За манай хүүгийн хувьд бол одоо бүгд авцсан гэдгээр бол хэлсэн. За бусад зүйлийн хувьд бол одоо аваа би холбоог өгүүлсэн. За би бас үүдээ итгэж байна. За тэгээ хуулийн байгууллага энийг одоо шалгаад тэгээд энэ одоо хаанаас гарсан бэ гэдэг ойлгомжтой мөнгө алга болохгүй тэр хүүхд бол гараад ирэх ийм асуудлаа. Миний хөрөнгө оруулалтын мэдүүлгэн дээр одоо та бүхэн мэдж байгаа солигдоогүй хоёр компани байдаг. Нэг нь бол Hero Entertainment-ийн одоо 50%. За нөгөөх нь бол одоо Хүлэг контент гэдэг ийм компани байдаг. За тэрнтэй холбоотой одоо тийм контентын ийм зүйл хийнэ гэдэг л ийм зүйл хийгээд ингээд одоо явж байгаа залуу. Тэгээд явандаа өөрөө бас олон нийтэд өөрийнхөө хувьд одоо бие хүнийхээ хувьд одоо бас мэдээлэл өгөөд ингээд одоо явах нь бол одоо өөрийнх нь асуудал. Би бол бас хүүгийнхаа одоо тэр нөгөө өөрийнх нь амьдрах тэр хувийнхх нь орон зайд бол одоо саав хүний хувьд бол халдахыг бол хүсэхгүй байгаа. Нэг зүйлийг бол би зарчмын хувьд бол хилэн талангүй хэлсэн. За хэрвээ орлого нь баталж чадахгүй бол одоо сүүн бөгж байсан ч хураалах ёстой юм зүйлээ. Энэ бол одоо нийтийн зүгээс тавьж байгаа шаардлага нь бол их зөв. За ерөнхий сайдын зүгээс 5-7 бүлэг ордын ашиглалт төмөр замын бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотойгоор бүгд найрамдах хятад улсын талтай өнгөрсөн онд Шанхай хотод уулзалт хийж хоёр улсын засгийн газар хоорондын хилцээр байгуулах шийдэл төрсөн. За ингэхэд төсөв 2 дугаар хилцүүлгээс задарч онлын анхаарлыг татаж байсан. За мөн Харби хотод гэрээ байгуулах үеэр гэр бүлээрээ угаартаж нас барсан асуудлыг гаргаж олонний анхаарлыг татаж байсан. За харин энэ удаад гэр бүлтэй холбоотой асуудлыг олонний анхаарлын төвд оруулж байгаа нь томоохон төслүүдийг гацаах, гадны түншүүдэд эргэлзээ төлөвлөх асуудал болж байгааг хэлсэн юм а. За өнөөдрийн энэ асуудал бол мэдээж энэ бол нийгэм анхаарал хандуулах хэрэгтэй чухал асуудал. Энийг би бүрэн ойлгож байна. Гэхдээ бас яг одоо 5 сарын 14-ний өдөр тийм ээ. Яг бүтээн байгуулалт эхлэх өдөртөө 3 дахь давхцлаа. За бас дахиад одоо энэ төсөл дээр хөрөнгө оруулагч нэлээд эргэлдэж за энэ одоо олон улсын гэрээ маань доктортой байж чадахгүй юу? Улс төр доктортой байж чадахгүй юу гэдэг ийм асуудлууд боллоо. Тийм учраас ийм зүйлүүдийг одоо бас олон нийтэд ард иргэдтэй хандж хэлэхэд илүү тийм хэрсүү байдлаар одоо ялгаж харах нь бол зүйтэй. Тэгээ би эцэст нь хоёр зүйлийг хэлье. Ард түмнээсээ би дахиад уучлалт гуйна. Сэтгэл санааг нь чилээсэнд, эргэлзээ төрүүлсэнд за надтай холбоотой одоо хууль бас орлогоо нотолж чадаагүй. Сэтэрхий тэвэн, симхи хаддаг дээр үнэхээр одоо асуудал үүсээд нотлогдвол би хариуцлага бүрэн билээ байна. Тэгээ энэ жагуулгаар би өнөөдөр хүртэл олон зүйл дундуур явхад дандаа л надад нэг өдөр энэ утга цогцолтууд ирэх болов уу гэдэгт би сэтгэл зүйн хувьд бол үргэлж бэлэн амьдарч байгаа. За харин одоо энэ явж байгаа Бэлгийн сангийн хууль за одоо энэ нэг улс төрчдийн хөрөнгө хураахтай холбоотой энэ одоо эрх зүйн орчин за мөн одоо асуудалтай холбоотой ийм асуудлыг зориудаар одоо улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ийм одоо ялаанууд байгаа. За энэ ялаануудад одоо хандж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг миний үзэл санааг миний тэмцлийг бөхөөж чадахгүй битгий горд одоо асуудалтай холбоотой байгаа асуудал дээр миний хувьд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна гэдгээ хэлье. За баярлалаа.